Мисаки гэж мэдхүү. 26 жилийн өмнө 9-р ангийн 3-р бүлэгт Мисаки нэртэй сурагч байсан гэдэг. Хэдий тэр хүн болгонд хайрлагддаг байсан ч нэг л өдөр ослоор насарчээ. Түүний өхөл бүх хүнийг цочирдуулж анги даяараа л гашуудж. Гэхдээ нэг жигтэй зүйл болж эхэлжээ. Сурагчдын нэг нь Мисакигийн ширээлүү зааж, "Мисаки өхөөгүй байна. Тэнд байж л биштэй" гэж хэлж. Тэр л өдрөөс хойш 3-р бүлгийн Мисакиг нас бараагүй мэтэрж үжиглэх болсон гэдэг. Төгсөлтөөр захирал хүртэл Мисакид зориулж санал зассан байв. Энэ дөх ингээд л дууссан бол сайхан байх байлаа. Гэхдээ төгсөлтийн өдөр зэрэгцэж согссон сурагчдын зурган дээр байх ёсгүй нэгэн төрх тодорч байсан юм. Цонхилсан эмгэж сарайтай бусад шиг л хэнийх нэгэн. Тийм ээ, Мисаки. Пицца хатайхан маань back to school гэд хөрхөн дүндэртээ зориулаад янз бүрийн урамшиллаа зарлжээ. 9 сарын 21 дуустал пицца хатаар үйлчлүүлэхдээ хаан банкны Teen Card болон K Card-а уншуулад хөдөлтөн авалт бүрээс 25% хөнгөлүүлж аваарай. Хаан банкны Teen Card болон K Card-тай л заавал хамрагдаарай. Пицца хатын ахигч нараас нь хичээлийн шинжилгээ мэд хүргэж амжилт хүсэж байна. Амдд халуун пиццагаа илүү хэлбэрээр Pizza Hut цэгмээ сайтаар онлайнаар захиалаарай. Pizza Hut. Койчи гэх хүү ар гэрийн асуудлаар төрсөн хот Ямиямалугаа нүүн иржээ. Аав нь нэтгэгт ажиллаар явж байгаа болохоор тэр одоо ээжийнхээ талын эмээ өвөтэй наагцэгчтэйгээ амьдарна. Гэтэл гай болж манай хүн хичээл эхлэхээс ганцхан өдрийн өмнө өө шөнийн өвчнөөс болоод эмнэлэгт хэвтчихнэ. Энэ бол 1998 оны 4 сарын 20. Харин нэг өдөр түүний удахгүй арга сургуулаас 3 сар чирдэг. Гэхдээ нэг л сонин. Ягаад ч юм салаа гэцэгтээ манай хүнээс байн чи өмнө нь энэ хотод амьдарч байгаагүй гэдэгтээ итгэлтэй байна уу гэдэг за. Дээрэс нь Койчоогоос шууд нэрээр чинь дуудаж болох уу гэж асуудаг. Ингээд сонсоход онц зүйл биш л дээ. Гэхдээ романс анимууд дээр краша өвгөр нь биш өөрийнх нь нэрээр дуудах гэж юу болдог вүлээ. Тэгэхээр ингэж асуухан жигтэй сонин байгааз. Энэхүү хачирхалтай уулзалтаас хойш хэд хоног өнгөрчээ. Койчи маань эмнэлгийн лифтэнд сууж явахдаа ард нь зогсож байсан өхнийг гинт анзаарна. Тэрний нүдэндээ боолттой цонхгор охин ямар ч нүүрний хувиралгүй бөгөөд дарсан шатнд муураг байдаг 2-р давхар. Койчи гайхаж яагаад тийш явж байгаа юм гэхэд охин миний өрөвдөлтэй нөгөө тал намайг хүлээж байгаа гэж хэлдэг. Цахилгаан шат нэгтгэхэд охин гартаа хүүхэлтэй барьсаар харанхуй коридорлоо алхан оцсон юм. Харин Койчи түүнээс нэрийг нь асуухад Мисаки мэ гэж хэлэх нь тэр. Хэд хоногийн дараа Койчи хичээлдээ явжээ. Ангийн цахад өнөө Мисаки ч сууж ийн. Уур амьсгал нэг л биш. Койчи өөрийгөө танилцуулахад ангийн хинэнч төнлөө харсангүй. Яана яасан эвгүн бэ гэж байж идэл ашгүй завсарлаханаар хүүхдүүд ирж имээрээд сургуулаа танилцуулаад сүйдээ. Харин өнөө Мисаки ч ширээн дээрээ байсангүй. Өдөр нь Койчи зүрх муутагаасаа болоод гүйж чаддгүй хүн ангийн дарга охинтой найзууд болоод авлаа. Гэтэл ангийн дарга хин нэгэн чамд илдэг сонин зүйл ирчээгүй гэж асуудیں۔ Тэд Койчигоос ямар нэг зүйл нуугаад байгаа нь батллаа. Койчи сонирхолтой хөтлөгдөж нэрээ Мисаки мэ хайцсан гэд асуучдаг. Тэгсэн ангийн дарга гинт сонин болж хин гинэ гэд их л гайхдаг за. Өдөлгүй Койчи барилгын дээвэр дээрх нэг сүдрийг харна. Тэр нь Мисаки. Койчи түн дээр очиж юмэр хад Мисаки. Чамд хинч хэлээгүй юм уу? 3-р бүлэг бол өхөлтэй хамгийн ойрхон анги. Надтай ойртож ярих гэсний хэрэггүй. Чи удахгүй яагаад гэдгийг нь мэдэх болно. Баяртай гэд явчихваа. Маргааш нь Лав Мисаки ангитай байсангүй. Лав нэг шар өстэй хөвгөн ам алдаад арай гэж 9-р ангид орсон чинь өнөө хараалтай ангид нь ороод тахта яах вэ гэд ам алдчихтیں۔ Үгүй тэгээд асуухаар хэлэхгүй маа. Койчич бүр байж ядаад яах вэ гэд явжитал Мисаки намын санд сууж идэг. Данч намын санж тэдний хөөждөг л дөө. Тэр өрөө харанхан имлэхээр цахилгаан шат өсөж анир чимээгүй танхимд. Койчи гарч ирвэ. Манай хүн энтхийн сувлагчтай жоохон дотн олоод гсэн бололтой. Дээр Мисаки морг байдаг давхарлуу ганцаараа бусан да. Койчи сувлагчаас тэр өдөр хэн нэгэн өсөн эсхийг бас нүдэнтэй болтой охин харсан эсхийг асуудаг. Гэтэл сувлагч нэрээ нэг өсвөр насны хүүхэд насарсан гэж сонссон шүү. Олж мэдгээрээ залгаад хэлье гэж хэлдэг. Маргааш нь хичээл дээр Мисаки дахиад л байсангүй. Гэхдээ Койчиг иргэдэг салаа гэзэгт ангийн дарга хоёр ирснэ. Чи энд үнэхээр амьдртгүй байсан чинь батв. Яагаад ийм танил санагдаад байгаа юм бол гэж юм. Хичээлийн дараа Койчи сонирхолтой хөтлөгдөж Мэйг даган явжээ. Данч нэг эвгүй барилга дээр очиод алдчихлаа. Харин яг л тэр үед сувлагч салгаад өнөө насарсан охины чинь нэрийг мэдсэн шүү. Айлын ганц охин байсан болохоор эцэг гэх нь их л цочирдсан гэсэн хөөрхий. Масаки ч гэлөө, Мисаки ч гэлөө гэд тасарчдаг. Койчи тэрхүү сонин байшинлоо орвол нэгэн имээ сууж ийн. Манай хүнд сурагч юм чин тал өнөр үз. Угаасаа өөр үйлчлүүлэгч байхгүй байна гэж хэлнэ. Энэ тентгэл хэлдэг онцгийн хөвгөлтэй.
Харин доод давхрын авсан дотор яг л Мэй шиг гэхдээ ногоон өнгийн нүдтэй хүүхэлтэй байдаг за. Койчи гайхаж Мэйтэй адилхан байгааг нь гайхахсуур Мэй харанхугаас гараад ирлээ. Тэгээд энэ хүүхэлтэй надтай адилхан байгаа биз. Гэхдээ тал нь л адилхан гэдэг. Мисакиг нүдний болтоо авахад нэг нүд нь ногоон байлаа. Тэр нүд нь хиймэл бас хэрэггүй зүйл хараад идэг болохоор боолчдیں гинэ. Удалгүй Мэй Койчид хүүхэлтэй бол биеэрээч сэтгэлээрээч хөндөө хосон зүйлс. Дотроо хоосрол тээж явдаг бүхэн түүнийгээ дүүргэх зүйл ирж явдаг. Энд чи сорогдож байгаа юм шиг мэдрэхгүй байна уу гэд дээш гаран ирдэг. Койчи одоо ч Мэйийн талаар гайхсаар яагаад сурагчид Мэйг байхгүй юм шиг царайлдаг вэ? Яагаад насарсан охин Мисакитай адилхан нэртэй байв? Бас яагаад түрүүний эмээ энэ дүүгийн өөр үйлчлүүлэгч байхгүй байгаа юм чинь гэж хэлв. Түүний урд зогсож байгаа хүн өгсөн байх боломжтой юу? Ямар ч тач Мисаки түнд нэгэн түүхийг ярьж эхэлдэг. 26 жилийн өмнө нас барсан Мисаки гэх охин түүнийг амьд мэд жүжиглэх болсон сурагчид багш нар мөн түүний гарсан байсан төсөлтийн зураг. Энэ түүхэн дүржлэл бий. Дэлгүүр хаах цаг болоход Мисаки яаж ч байхгүй болсон байдаг. Маргааш нь хичээлийн дараа ширүүн бороо орж байлаа. Койчи ангийн дарагтаа шүхэр хуваан явж байхдаа дахиад л Мисаки гэж ямар хүүхэд вэ гэж асууна. Гэтэл ангийн дарга бид нарын тунд тэгж хэлж болохгүй гэж сандарсан маягтай хэллээ шүү. Тэгэхээр нь Койчи Мэйийн өчигдөр ирсэн 26 жилийн өмнөх явдлыг асуудаг. Өнөө хэдэн нэхэндээ сандарсан байдалтай байсан ч аан чи эхний жил хүртэл олж мэдсэн юм байна гэд тавьширчлаа. За тэгэхээр нь Койчи хичээсээ 9-ийн 3 дугаар бүлгийн талаар асуудаг. Гэтэл их чинь бас болтаад цаг нь ирэхэр чи өөрөө мэднэ гэд явцдаг. Ер нь санахгүй байгаа болтой. Койчи маргааш нь дээвэр дээр Мисакиг хараад дахиад л гүн очино. Үгүй бүр яасаа уйггүй юм бэ таваг. Бусад хүүхдүүд энийг нь хараад бүр сандарсан Койчилоо залгаад түүхэн үргэлжлэлийг дараа сард ирж өгье. Байхгүй хүний хоноос хөөцөлдөхөө байл ганц сар л зүгээр байж гэж авдаг. Тэгэхээр Мисаки байдаггүй болж тарав яв. Нэрээ тэр сувлагчийн олж мэдсэн нас орсон Мисаки чинь энэ Мисакигийн үеэл нь байсан байлээ. Бас тэр хүүхэлдэйн дэлгүүрчин Мисакигийн гэр нь байсан юм байна. Койчи яах вэ? Хүүхдүүдийн хэлсэн үеийг тоохгүй нэг чихээр аруулаад нөгөө чихээрээ гаргаад хонголт Мисакитай ярилцсан зогсож байтал ангийн дарга гараад ирлээ. Гэхдээ ангийн дарга энэ хоёрыг харснаас цочирдоод гүгээд яваад өгдөө. Даан чиглэлийн үедээ тэр шатнаас салтарч доошоо шидэгдэж дэлгэгдсэн шөхөрнийхээ төмөрн дээр хүзүүгээрээ унах нь тэрэ. Энэ өхлөөс болж бусад ангийн сурагчид нуусаар шивнэлдэж тэдний ангиас дүлж эхэлнэ. 26 жилийн өмнөх явдлаас хойш 3 дугаар бүлэг хараагдсан жил болгон болоод байдаг гүч нэг хэлчихвэл сар бүр нэг хүн өгдөг гэдэл. Койчи маань харин өнөө сувлагчтай уулзаж Мисаки Мэй гэх өхний талаар дээр үеийн цорхол гэд бүгдийг нь ярваа. Сувлагчийн дунд Койчитай нэг анги болохоор сувлагч дүүгээсээ асууж өгөхөр болдог. Үүний дараа Койчи гараад ангийнхаа охинтой юм яриад зогсож итэл хажуу машинаас шил унаад дарж алхан шүү. Койчи охиныг аврахад охин би өхмээргүй байна гэд чангаар уйлж эхэллээ. Оройн Койчи хүүхэлдэйн дэлгүүрлөө очиж Мэйс юу болоод байгааг асуусан ч Мэй тэр зүйл үнэхээр эхэлчихсэн болтой. Чи мэдээгүй байсан нь дээрээ гэд юу ч хэлсэнгүү. Маргаашнаас нь дахиад л шин 7 хоног эхэллээ. Ангид бүгд л шивэр авир хилдэж ангийн даргын өхлийн талаар ярина. Ангийн дарга ганцаараа өгсөн бол яах вэ? Бүр ээж нь хүртэл нас орсон юм байна. Эднэр бас болоод байгаа зүйлсийг Койчид шууд тайлбарлаж болохгүй нэг шалтгаантай л болтой. Харин завсарлаганаар Койчилоо сувлагч гинт залгаж шүү. Сувлагч өчигдөр дүүгээсээ танаа ангид Мисаки Мэй гэх охин байдгүй гэсэн чинь дүүн бүр яг чин сэтгэлээсээ үгүй юу яриад байгаа байхгүй штэ гэж хэлсэн гин. Хажирхалтай нь Койчи додолгүй утасны цаанаас чанга чимээ сонсогдож эмчийн хоолой сонсогдохоо байваа. Цахилгаан шатны утас тасарч дотор нь зогсож байсан эмч маань доош над насварсан байлаа. Арараасаа гарч буй ослууд сурагчдыг бүр чайлгаж орхилоо. Койчигийн ээж 15 жилийн өмнө Койчиг төрүүлчихэд нас оржилтэй. Ээж нь бас 3 дугаар бүлэгт байсан байна. Гэхдээ номын санж ээжийнх нь нас орсон жилийг сонсчоод аан тийм байх нэ, тийм байж гэдэг. За тэр чаав. Хичээлийн дундуур Койчи цагдаа нарт сувлагчийн талаар мэдээлэл өгчөөд ирдэг. Гэтэл хичээлээр тарчиж Койчиж нээлтэх хөвгүүдийнхээ хоёртой тараад хам таллаа. Зүрх муутай хүн ихэндээ санаа зовсон байдалтай байсан ч сүулдэ. Койчигоос нуугаад байх нь шудраг бас юм аа. Койчи асах зүйл байвал асуу. Би бүгдд нь хариулъя гэвэ. Койчи түүнээс сурагчдын нэрсэн чагсаалтыг өгөөч. Мисаки Мэй гэдэг охин энэ ангид байдгүй гэж асуудаг. Гэхдээ яг л энэ үед зүрх муутай хүү зүрхээ даран газар унах нь тэрэ. Тэр зүрхний шигдсээр насварлаа. Маргаашнаас нь сурагчид бүгд л Койчигоос зайлсхийж түүний зөвлөг бүр харагчгүй байна. Бүр Койчи багшийг юм зааж яхад нь хичээлийн дундуур гарсан ч хинч тоодоггүй за. Гэхдээ ашгүй ичимхий хүү ангийн хүүхдүүдийн нэрсэн чагсаалтыг үлдээгээд явцсан байдаг. Харин тэрэн дээр нь Мисаки Мэй гэх нэр улаанаар дарагдсан байв. Хичээлийн дараа Койчи хүүхэлдэйн дэлгүүрлөө очижээ. Тэр Мэй бодит хүн гэдгийг мэдсэн болохоор багч гисэн баяртай байдаг. Харин энэ л үед Мэй Койчид бүхнийг тайлбарлаж өгнө.
Уг нь Койчи ихнээсээ л бусадтайгаа адил Мэйг байхгүй мэд жижиглэх ёстой байсан. Харин тгээгүйгээсээ болоод өөрөө бас байхгүй нэгэн болчихлоо. Бүр ихнээсээ л салаа гэцэгт уг нь Койчид тайлбарлаж ойлгох ёстой байсан юм байна л да. Таан ч өвчтэй болохоор ирээгүй юм байна. Харин дараа өдөр нь Койчи аль хэдийн Мисакитай харьцаад эхэлсэн байсан. Тиймээс тайлбарлах юм бол бүр баларна гэж явсаар өдөө зэрэг төржээ. 26 жилийн өмнө сурагчид Мисакиг амьд байна гэж жижиглсэн дээ. Тэрнээс болж тэдний ангид өгсөн хүмүүс ирж болдог болчихсон байж мэдэх юм. Ямар тааж тэрхүү явдлаас хойш нэгэн хачирхалтай зүйл тохиолдож эхэлжээ. Тэр зүйл нэг эхэлчих юм бол сар бүр сурагчид юм уу тэдний гэр бүлээс насварж эхэлдэг. Тэр зүйл гэдэг нь ангийн хүүхдийн тоо нэгээр илүү болчихдог. 1973 оны 4-р сар одоогоос яг 25 жилийн өмнө шинэ улирал эхлэхэд ангид нэг ширээ дутуу байжээ. Уг нь байх ёстой хүүхдийн тоогоор ширээгээ бэлдсэн ч яагаад ч юм зүйл болж хамгийн гол нь тэр илүү хүн нь хэн бэ гэдгийг хэн ч яагаад ч болж чаддаггүй. Сургуулийн нэрсийн жагсаалтыг шалгаад ч нэмэргүй. Бүгднгийнх нь нөө санамж өөрчлөгдчихдөг. Эхэндээ бүгд алдаа гарсан биз гэд тоогоогүй ч тэр үеэс хойш сар бүр сурагчид юм уу тэдэнтэй холбоотой хүмүүс үхэж эхэлжээ. Гэхдээ яагаад хүн нэмэгдлээ гэд үхээд байдгийг нь хэн ч мэдэхгүй. Ямар тач тэр нэмэгддэг хүн нь амьд хүн биш. Тэр нь бас өөрийнхөө өгсөн эсхийг ч мэдэхгүй. Урд нь энэ үзэгдэлд өртөж насарсан хүн байдаг. Хэдий сургууль ангийн байршлыг өөрчилж 3 дугаар бүлгийг өөр бүлэг болгож дуудсан ч юу ч өөрчлөгдөөгүй. Гэхдээ 10 жилийн өмнө сар бүр хүн өгдөг үзэгдлийг зогсоодог амжилттай арга гарсан гэдэг. Тэр нь нэмэгдсэн хүүхэдтэй зөрүүлээд нэг хүүхдийг өссөн хүмэд тулгана. Ингэснээр ангийн хүүхдийн тоо иргэд хэвэн болж байгаа. Ингэжл тэд тухайн жилийн үзэгдлээс зайлшгиж эхэлжээ. Шингэн уураг Монголд ирлээ. Японы шар буурцагны сүүний зах зээлд тэргүүлдэг Marusan компани нь олон янзын шар буурцагны сүү оруулж иржээ. Урц найрлах нь органик гаралтай, илчлэг багтай, элсэн чихэр баг, холестерингөө, лактоз цавуулаг агуулаагүй. Гэхдээ кальц төмөр агуулсан 100% веган гэж байгаа. Өтгөн хаталт жарлах нь гоо сайхан эрүүл мэндэд эргэнлөөтэй. За тэгээд шар буурцагны сүгэ манай Асахигаас авч байгаарэ. Нэр сүү бүр нөөрийн даваа талтай шүү. Хүүхдүүдийн гаргасан 2 хүнийг үл тоох шийдвэр нь Койчи сонин санагджээ. Гэхдээ л Мэй түнд бүгд л зөвхөрч байгаа. Хүн өхөж яснаас ингэсэн дээр шүү дээ гэж хэлдэг. Мэй 4 настайдаа нүдний хагалгаанд орсон юм байна л да. Ээж нь тийхүү түнд энэ ногоонуудыг нь хийж өгсөн юм байна. Ямар тач тэр шин Койчи руу аавн залгажээ. Койчи уг нь ааваасаа хэрэгтэй мэдээлэл олчих гээд их л горьцсон. Даан жавдан санаж байгаа ч юм болго. Бүр Койчиогоос жил хагасын дараа Юмиямад ирэх ямар байна да гэсэн л авч ийн. Койчи би дунд ангид орсноос хойш анхудаа л ирж штэ гин. Харин энэ үед аавынхан дуудлага тасалдаж сонирн болсноо. Тийштэй андуурчиж гэдэг. Маргаашнаас нь Койчи Мэй хоёр бүр санаа амар. Хичээлээ тасалж хоёулахнаа ирж сууж энүүгээр тэрүүгээр алхаж цогтой хараал баг болцоод байгаа юм шүү. Лам манай хоёр оройн нөгөө номын санч өвөтэй ярилцлаа. Тэр өвөө чинь үзэгдэл эхэлсэн 26 жилийн өмнөх ангийг дааж авсан багш нь байжээ. Үзэгдэл нэг эхэлчих юм бол сурагчдаас гадна тэдний 2 үе доторх цусан төрлийнхэн аюул дард юм байна. Бас тэдгээр нь Юмиямад амьдардаг байх хэвээр. Хотоос гачвал аюулгүй болчтын гин. Яг л утас сүлжээнээс гардаг шиг. Гүй лай байгаадаа нүгэл өмнөд. Чаваас энэ номын санч багшийн хуваар гимсэндээ л энд үлджээ. Нэрээ төгсөлтийн дараа тэр илүү байсан хүнийх нь нэр нэрсийн жагсаалтнаас хасагдаад хинэн ч болсон явдлыг санахаа байдаг. Ой санамжинд өөрчлөгдсөн гэсэн үг. Хараал гэж бодъё гэхээр хинч юунд ч үс санаагүй. Үзэгдэл нь зүгээр л байгалийн амьсгалтай адилхан. Нэг эхэлчих юм бол зогсно гэж бараг л байдаггүй. Дундаас нь зогссон явдал 15 жилийн өмнө ганц л тохиож байжээ. Тэр ангид нь Койчигийн нагаз эгч Рейко сурдаг байсан юм байна. Койчи өгөн түнээс энэ талаар асуусан ч зуны амралтаар нэг зүйл болсон. Бусдыг нь санахгүй байна гэд байдаг. Нэрээ Рейко ч н одоо Койчигийн ангийн туслах багшаар ажилладаг шүү. Хин нэг нь нэмж өгөөгүй болохоор үзэгдэл зогссон юм шиг санагдаж байлаа. Гэтэл маргааш өглөө ангид ангийн багш орж ирснээр сонин бутнаа тэхэлтий. Тэгснээ бүр цөнхнөөсөө хутаг гаргаад ирлээ. Ингээл бүгдийг нь алах нүдэ гэтэл үгүй. Өөрийнхөө хүзүүг бүгднгийнх нь өмнө зүсээд амиа орлцдог. Энэ тэрхээсээ өмнө өндөр настай ээжигээ чалаад ирсэн юм байна. Ийхүү сурагчдын гаргасан 2 хүнийг үл тоо харган бүтсэнгүй тат болвоо гэж. Нэгэнт ийм дээрээ тулсан болохоор сурагчид манай хоёртой эргээд хэвэн харьцаж эхэлнэ. Гэхдээ 15 жилийн өмнө ганц удаа үзэгдлийг дундаас нь зогсоосон гэжсэн да. Тэд нар нь хуучин сүмд очсон юм байна. Даан ч яагаад зогсныг хэн ч мэдэхгүй. Үүний дараа өөр хүүхдүүд сүмд очсон ч үзэгдэл нь зогсоогүй. Гэхдээ Лими яаж мэдхүү? Бөөндөө зугаалгаар явхаар боллоо. Харин маргааш нь нэг том сэжүр гарч ирнэ. 15 жилийн өмнө үзэгдлийг Мацу гэх нэртэй хүн зогсоосон юм байна. Мацу өөрөө яаж гэдгийг санахгүй байгаа ч болсон явдлыг нэг газар бичиж үлдээсэн бололтой. Одоо тэр хүнийг олоход л болно. Гэхдээ яаж олох вэ гэдэг нь асуудал.
Гэтэл ашгүй манай Койчигийн нагацэгч Мацутай нэг анги ижилтэй тийхүү бөөндөө түүнтэй уулзахаар өөр хатлуу замд гарлаа. Юмиямагаас гарсан хүн аюулгүй болдог. Тиймээс манай хэд өөр хотын далайн иргэтээр бүр хөгжилдөж гарлаа. Харин өнөө Мацу нь ангиараа сүм татсноо. Анги дотор ямар нэг зүйл үлдээснээ л санаж идэг. Ямар тач бодлохгүй ширүүн салхи шуурч тэдний бөмбөг далайлуу шидэгдэжвэ. Сурагчдын нэг нь чавчрах гээд хойноос нь сэлдэг. Гэхдээ далайн дунд утснаа хөдөлгөөнгүй болчтیں۔ Бас яг л энэ үед ирж явсан хөлөг онгоц түүний биеийг хэдэн хэсэг тассан хайваа гэж. Ингэхээр Юмиямагаас гарсан ч аюулгүй байхаа болсон гэсэн үг үү? Яг үнэндээ саний нас бардаг хүүчин далаагаас биш тархины гимтлээс болж өгсөн болж таарчээ. Эцэг их нь өнөө өглөө түүний өрөөнөөс чанга чимээ сонссон гин толгоогоо цагсан бололтой. Өхлийн шархаа Юмияма давч эмчэд үзүүлээгүй гарсан мөчөөс л түүний хөл тодорхой болжээ. Харин манай хэд Мацугийн хэлсний дагуу хуучин ангилуу очиж нэгэн хурцгийг олдог. Цаасан дээр нь одог гүчрүүгээ зовлонгоос олж шаналж байгаа хүмүүст гэж бичсэн байдаг. Онгойлхон сонсвол Мацугийн хоолой явж эхэллээ. Миний нэрийг Мацу гэдэг. Надад энэ хурцгийг үлдээ хоёр шалтгаан бий. Эхнийх нь гим нүглээ намжлах гэж, хоёр дахь нь зөвлөгөө өгөх гэж. Бид зугаалгаар сүмлөө очсон юм. Эртний сүмийг цэвэрлэх юм бол хараал арилна гэж бодоод өдөржил цэвэрлсэн. Гэхдээ энэ тийм амар зүйл байгаагүй. Орой босох замд гинт ширүүн бороо орж эхэлсэн. Эхний хүүхэд аянганд цохиулж нас барсан. Харин хоёр дахь нь хацлаас салтраад унчихсан. Одоо хамгийн чухал хэсэг. Энэ явдал уулнаас буусны дараа болсон юм. Тэр нь гээл тэгсэн хамгаалагч хүрээд ирдээ. Ингээд манай хэд сандарсандаа хуурцгаа эвдлээд хайчваа. Энийг нь засаж байж л эргээд сонсож чадна. Харин яг энэ үеэр хотоос цогтох гэж байсан хоёр охины нэг нь хавцлаас машинтайгаа унаж, нөгөөх нь ахаа алджээ. Түүний гэрлөө том машин цөмлөд орчихсон байлаа. Тэгэхээр бас цогтож болохгүй байх нэ. Салаа гисэх тахтаа урлан сав шидэхдээ хэн нэгнийг онцгожээ. Гэхдээ сандарсандаа халтарч дээш харвал сайн уу намайг Койчи гэдэг гэд нэгхүү зогсож байдаг. Энэ гэхдээ зөөд. Ямар тач бодлохгүй сурагчид зугаалганд явжээ. Манай хэд одоо л нөгөө хуурцгаа үргэлжлүүлээд сонсно. Мацу уулын хормойд бууж ирэхдээ нэг хүүтэй муудалцжээ. Харин уурлаад төлөхтөл өнөөх нь мөчрөнд зогдоод өгчж. Мацу айсандаа буцчиход ангийнхнаасаа түүнийг асуусан ч хинэнч таньсангүй. Эргээд очтол биеинч байсангүй. Бүгд л анханасаа манай анги 20 биш 19 хүүхэдтэй байсан штэ гэд байдаг. Тэр л ганцаараа юу болсныг санаж байв. Бас энэ л үед Мацу ойлгосон юм. Түүний алсан хүн ангийнх нь илүү сурагч байжээ гэж. Тинхүү тэр хуурцгаа энэхүү үзэгдлийг зөксөх ганцлан арга бий. Тэр нь өгсөн хүнийг хөл рүү нь буцаа гэж дуусгасан байлаа. Гэхдээ өгсөн хүн нь хинбэ гэдгийг олж мэдэх аргагүй. Өгсөн хүн нь өөрөө ч өөрийнхөө өгснийг мэдэхгүй. Оройн Койчи Мисакид гэрээсээ олсон зургийг харуулнаа. Энэ мэй чинь нэрээ ихэр байж. Өнөө бүр ихэнд нас ордог Мисаки чинь түүний ихэр нь байжээ. Тэгэхээр үзэгдэл айл эрт Койчи ирэхээс ч өмнө эхлэхсэн байсан гэсэн үг. Анхны хохирогч нь Мисакигийн ихэр байж. Тиймээс манай Койчи лав өгсөн хүн нь биш болж таарч байгаа. Бас энэ мэйн хиймэлнүүд болохгүй зүйлийг хараад байдаг болохоор боочдөг гэсэндээ тэр өхөлтэй хамгийн ойрхон хүнийг хараад мэдж чаддсан юм байна. Одоо тэр хэн нь илүү хүн бэ гэдгийг мэдж байгаа. Мөн тэр нь энэ зоолголоо зүгтаа ирсэн. Койчи Мисакигаас тэр хүний нэрийг асуусан ч шар үст байдгаараа сандарсан ороод ирдээ. Гэхдээ шууд л Томохико гэдэг хүн мэдхүү гэж асуугаад байдаг. Нэг шилтэй хүүхэд үдээ. Койчи Мэй хоёрч манай ангийн хүүхэд штэ юу гэж мэдэхгүй ээжэдийн гин. Яг үнэндээ шар үст тэр нүдний шилтийг илүү хүн гэж бодоод маргалтаж байхдаа түлхчихжээ. Тэр нь хоёр давхраас унсан болохоор өсөн гарцаагүй. Ямар тач Койчи нүдний шилтийг нь амьд эсхийг шалгахаар гарахтаа цус нүчэндээ хутгалцсан хүүтэй таардаг. Түүнийг хэн нэгэн хутгалчихжээ. Бас менежер хоолны өрөөнд алуулчихсан галд шатаж байдаг. Хэн нэгэн хүн алаад яваад байгаа нэлт. Тэр нь цочид буудлын эзэн эмгэн байж. Харин нөгөө талд нэг богино өстэй охин чанга ирэгчээр Мисаки бол илүү сурагч. Би багтаа гимтээгүй нүдтэй Мисакитай зүгтаа сардаг байсан. Тэр үхээд эргэж амлахдаа бүтэн биеэ нөхөж чадлагүй дутуу нүдтэй сэрчиж өгсөн хүнийг хөл рүү нь түүнийг ал гэд зарлжтیں۔ Бүр галзарчиж цаа чин өнөө хуурцгийг нь сонсчихжээ. За ингээл баруун зөнгийн өмнө дэгдэж бүгдээрээ Мисакиг алахаар дайрч эхэлж байгаа юм да. Койчич Мисакиг хамгаалангүйж шатны тэнд очин нугтана. Сурагчид нэг бол унаж, нэг бол шатаж, нэг бол алуулаад. Харин удалгүй нэг газар том дэлбэрэлт боллоо. Мэй юу болчихв гэтэл Койчи мэдэхгүй богино өст ингэчүү гээл тэгсэн ардаас нь богино өст. Би тэгээгүй. Гэснээ юм зоочдаг нас. Гэхдээ цаачин Койчиг чи илүү хүн биш юм чинь алахгүй. Салаа гэсэгт чам сайн юм шиг байлээ гэснээ алсангүй.
Шууд л мэйлүү галзан хүшиг дайрч байхдаа уяан дарагдаж өөрөө дүүжлэгдээд өчтөм да. Салгасан юм бэ. Удалгүй салаа гэсэх тэрч богиностыг харснаа Мэйг буруутгаж эхэлнэ. Харин Мэй энэ бүхнийг дуусгахаар илүү сурагчийн зүггүй лээ. Тэсрэлтийн дараа бүгд л амь тэмцэн барилгаас цогтхыг оролдож байлаа. Зарим нь гэрлийн бүрхүүлд даруулж, зарим нь дэлбэлтэнд өртөж, зарим нь алуулж байв. Харин ичмхий хүү шар уст хоёр эзэн эмгэнд золтой л алуулсангүй. Азар намын сан чирээ тэднийг авардаг. Гэтэл нөгөө талд өнөө өгсөн гэж бодчихсон нүдний шилт чинь амьд бүр хүн алаа явж идэв. Тэр өөрөө л алахгүй бол алуулах юм байна гэдгийг ойлгожээ. Нүдний шилт манай Койчиг илүү хүн гэж удаад алах гэхэд салаа гэзэгт гарч ирээд Койчиг авардаг. Койчи маань байшингаас гарсан ч Мисакиг хайхаар дахин шатаж би байшин тардаг. Гэтэл дотор нь Мэй салаа гэзэгт хоёр алалцж гин. За алалцж гин ч гэж салаа гэзэгт Мисакиг илүү хүн гэж удаад дайрт юм л та. Энэ Мэй ядж хахад алуулах гэж байж ямар ч нүүрний хувирлахгүй цогтгочгүй зүгээр алхаад байдаг нас. Мэдээж Койчи юу гэж Мисакиг алуулах вэ? Харин яг л тэр мөчөд танхимын цан хагарч шилний там хэлтэрхий сум мэд нисэн орж ирвэ. Салаа гэзэгт ганцаараа хананд шидэгдэж цусандаа утгалдлаа. Мөн энэ л үед түүний дурсамж сэргсэн юм. Тэр ахыгаа алтаад готорч хооснолаад шидэхдээ хин нэгнийг онцгожээ. Сандарсандаа халтарч дээш харвал Койчи зүгээрөө гэд гараа сонгож байсан. Харин сүүлчийн амьсгалтай охин Койчид жил хагсын өмнө чамайг лазар зогсныг санаж байна уу гэж асуудаг. Койчи үгүй санахгүй байна гэхэд салаа гэзэгт тэнэг амтан худлаа байсан ч хамаагүй санаж ин гэд хэлчихгүй дээ гэсээр нас оржээ. Харин Койчиг гарч ирэхэд Мэй модны дороос мөлхөж буй илүү хүнийг алхаар хүлээж байдаг. Тэр нь хэн байсан гэж Койчигийн аав гихч ангийнхан туслах багш Рейко. Бодоод үзвэл тэдний ангиас өөр туслах багштай анги байхгүй. Хичээлийн жил эхлэхэд сурагчдын санал дутаагүй ч багшийн санал дутж байсан. Мөн жил хагсын өмнө Мэй өөрийн нүдээр Рейко багшийг алуулж байгааг харснаа санджээ. Энэ бүхнийг сонсоод Койчи бүхнийг ойлгосон юм. Түүний аав өмнө нь уцаар ярихдаа жил хагсын дараа Ямиямад эргэж очих ямар байна гэж асууж байсан. Салаа гэсэгт өгөхийнхээ өмнө жил хагсын өмнө чамайг лазар зогсныг санаж байна уу гэж асуусан. Дээрэс нь өвөө эмээнд Койчигийн ээжийг дорсон гашуудж байхдаа ягаад ч юм заавал наагц хичээхэн нэрийг цогөлдөг байжээ. Энэ бүгдийг нэгтгэхэд бүх зүйл ойлгомжтой байв. Үзэгдэл жил хагсын өмнө эхэлж бүгднгийнх нь ной санамж өөрчлөгдсөн байсан хэрэг. Ийхүү Койчи хадуурыг авч өөрийн гараар авах хичээх хөнөөсөн юм. Цаг хугацаа өнгөрчээ. Рейко багшийн талаар Койчи Мисаки хоёроос өөрхөн сансангүй. Бас өнөө зочид бодлын эзэн эмгэн чинь зүрх муутай хүүгэн имэн байж. Тэгээд л давхар үзэгдлээс болж гашуудалд унаад солиорчихжээ. Эцэст нь Мэй Койчи хоёроос өөр хинч ангийн аяллаа зурганд буй Рейко багшийг хардаггүй. Цаг хугацаа өнгөрхийн хэрээр тэр хоёрын ч ой санамж нь бүтгэрхвэз. Яг л өмнөх 26 жилдээ адил. Харин анимын төгсгөлд шар уст ичмхий хүү хоёр үзэгдлийг зөксөө харахыг бичсэн CD-г 9-ийн 3 дугаар ангийн цэвэрлэгээний өрөөний шүүгэнд нууж үлдээсэн байдаг юм. Хүү гэхдээ би гайхаад байгаа юм да. Энэ Мисаки анги дээр байнга нүдний болттой байдаг байсан болохоор хэн илүү хүн байсныг мэд чадаагүй гэж байгаа. Гэхдээ угаасаа л энэ лүү хинч хардаггүй элдв балаа зүйл хийсэн ч тасалсан ч тоодоггүй л байсан мэдтэй. Энэ зүгээр ширээн дээрээ хэн нь илүү хүн бэ гэж бичгээхийн оронд эхний ангитэй л нүдний болтоо авсан бол хэн гэдгийг нь мэдчих байлаа. Бас зугаалхан дээр хэн гэдгийг нь мэдсээр байж хүүхдүүдэд би бишээ Рейко багш гэд хэлчихээгүй ганцаараа л алхаад исэн. Бас алуулах чиж гүүхчгүй жинхнээс алуулсан бол яана. Амар хэрэгцээтэй чадартай байж юусаа ашигладгүй нас. Нэмээд Рейко багш Койчигийн хувьд чухал хүн байсан болохоор л иймэрт хэлээгүй гинэ. Үгүй аль хэдийн л өгцөн хүн бидтэй. Тэрнээс нь болоод өөр амьд хүмүүс хүн гэдгийг мэдсээр байж балаарай зүгээр. Угаасаа л алсны дараа бүгднгийнхэн дурсан жалж шít. За яхав тэгээд эцэст нь нэгэн чадвараа ашиглаж хэрэгтнийг олсон нь ямаа да. Ер нь энэ Мисаки эргээд энэ сургуультай багшаар оруул таарна. Хичээлийн өдөр л энэ илүү байна. Энийг ал гэл болом шүү. За гэхдээ олон жилийн дараа энэ анимыг эргэж үзэх сайхан байлаа. Төгсгөл хүртэл сонирхолтой ч байлаа. Та нарт таалагдсан бол лайк, саб дараарай. Дараагийн бичлэгээр тэл. Бай бай.